Хэлний бүтэц, хэрэглээ, гарал үүсэл, хөгжил. Хэл шинжилгээний үндсэн салбарт үүнд дуудлагын шинжилэл, авиа зүйн шинжилэл, үг зүйн шинжилэл, утга зүйн шинжилэл, өгүүлбэр зүйн шинжилэл, хэлний хэрэглээ гэсэн зүйлсүүд багтдаг байгаа. Нэгдүгээрт хэлний бүтэц. Хэлний бүтэц дуудлага, авиа, үг, өгүүлбэр зүй, үгийн сан, утга зүй гэсэн зүйлсүүд багтдаг байгаа. Хоёрдугаарт хэлний хэрэглээ. Хэлний хэрэглээний дотроо харилцааны хэрэглээ, нийгмийн хэрэглээ, хэв маяг, төрөл, хэлний соёл, хэлний хөгжил, өөрчлөлт ордог байгаа. Жишээлбэл хэлний бүтэц нь хэл хэрхэн зохион байгуулагдсан хэсэг. Харин хэлний хэрэглээ нь хэлийг хүмүүс хэрхэн ашиглаж байгаа хэсгээс хамаарна. Анхаарал хандуулсанд баярлалаа.